Сайн байцгаана уу? Mitoki маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар торчин шинжилгээний тухай ерөнхий ойлголт өгөх болно. За ямар шинжилгээ байдгийг, хариу нь ямар учиртай, хизээ өгөх ёстой юм бэ гэдэг талаар тодруулж хэлж өгье. Жирэмслэлтийн бүх үеийн туршид бол ер нь эмэгтэйчүүд халдвараас сэргийлж явах хэрэгтэй ахна. Одоо эхний 3 сар байна уу, дунд 3 сар байна уу, хожуу 3 сар байна уу, яг төрөх үеч байна хамаагүй. Ер нь бол бүх төрлийн халдвараас эмэгтэй хүн сэргийлж явах хэрэгтэй. За яагаад гэх юм бол нэгдүгээр жирэмслэлттэй холбоотой дархлаа тогтолцоод маань өөрчлөлт орсон байдаг. Илүү халдварт одоо мэдрэг байдаг. Илүү халдвараар одоо өвдөх юм бол илүү хүнд өвдөх магадлалтай байдаг гэсэн үг. Хоёрдугаарт болохоор урагт дамждаг төрөлхийн одоо ямар нэгэн халдвартай хүүхэд төрөх магадлал үүсдэг. За энэтэйгээ холбоотойгоор хүүхдийн дараагийн амьдралын жилүүдэд бол одоо ноцтой өөрчлөлт үүсэх, эргэшгүй одоо өөрчлөлт үүсэх эсвэл бүтцийн болоод үйл ажиллагааны гаралтай юм тоглолтлууд бол үүсдэг. Тэгэхээр ер нь л халдвараас сэргийлэх ёстой. Ханиад байсан ч гэсэндээ анзаарсан бол ханиад илүү хүнд тусдаг те жирэмс үед гих мэтчлэн. Тэгэхээр тэр ханиадны вирус ч гэсэндээ одоо томоогийн вирус ч гэсэндээ хүүхдэд нөлөөлөх магадлалтай, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай байдаг. Тийм учраас бүх төрлийн ер нь бол халдваруудаа сэргийлэх ёстой гэж үздэг байна. За тэнгуү тэрнтэй холбоотойгоор торчин шинжилгээ гэдэг юм яригддаг. За хүмүүс бол нэлийн бас сонссон байх. За тэр болохоор энэ өсгөнүүдийн одоо давчлал ахгүй юу те Т үсэг одоо toxoplasma буюу одоо ийм шингэж байдаг. За others үсэг нь болохоор others буюу бусад гэж байгаа. За энэ болохоор одоо тийм буюу Zika вирусын халдвар энэ төр ордог байна. За R үсэг нь болохоор rubella буюу улаанууд гэж хэлдэг. За тэгээд C үсэг нь болохоор cytomegalovirus гэж байгаа. Агаар төслийн замаар халддаг ийм вирус маш түгээмэл ийм халдвар гэдэг. За дараагийнх нь H үсэг нь болохоор herpes вирус гэж байгаа. За бидний хамгийн сайн түгээмэл мэдэх нь бол нөгөө аман дээр хомхоод болно гэж ярьдаг шүү дээ. Туралтууд гардаг ийм эмгэг байгаа. За тэгэхээр гэхдээ зөвхөн энэ халдваруудаар бол хязгаарлагдахгүй. Энэ бол халдварууд бол хамгийн түгээмэл бөгөөд одоо шинжилгээнд илэрдэг энэ одоо халдварууд байна. За өөр бусад бүх төрлийн халдварууд жирэмсний явцад нөлөөлөх боломжтой байна. Тэгэхээр л ер нь халдвараас сэргийлэх ёстой асуудал яригдчихэж байгаа. За тэгвэл энэ халдваруудыг хизээ шалах уу, хэдийгээр шалах уу, яаж шалах уу гэдэг нь ер нь бол улс орон болгоноос хамаарат ялгаатай байдаг. Өөр одоо удирдамж зөвлөмжийн дагуу шалгадаг гэсэн. За манай Монголын хувьд бол яг энэ торч гэдэг нэрээр нь буюу энд байгаа одоо халдваруудыг шалгаж үздэг. За мэдээж өө үсэгтэй байгаа тэр халдвараадаас тэмбүүг нь шалгадаг, өөр бусад халдварыг бол шалгадаг байна. За тэгвэл тэмбүүгийн тусад нь шалгадаг. Яг энэ торч гэдэг шинжилгээний дотор тэмбүүгийн хариу байхгүй байх тохиолдол байдаг гэсэн үг. За тэгэнгүүт хизээ шалах уу, яаж шалах уу гэдэг нь бол мэдээж бол нэгдүгээрт одоо удирдамж тухайн улсынхаа удирдамж зөвлөмжөөс хамаарна. Хоёрдугаар тухайн эмэгтэйд ямар нэгэн одоо халдварын шинж тэмдэг илэрсэн байгаа хэсгээс хамаарат дахиж одоо торчин шинжилгээг авах уу, давтаж авах уу, жирэмсийн туршид хэдэн удаа авах вэ гэдэг нь шийдэгддэг гэсэн. Тэнгүүд одоо манай эмэгтэйчүүдийн дунд нэг буруу ойлголт юу байдаг вэ гэхээр торчин шинжилгээ өгсөн хэвэн гэсэн ингээл болоо гэдэг ойлголт байдаг. Үгүй юм аа. Энэ бол халдвар юм аа. Өөрөөр хэлэх юм бол та хизээж хамаагүй ханиад хүрч болно шүү дээ. Өнөөдөр ивэрүүл байсан, өглөө босоод ирсэн чинь л одоо би өвдөд ханиад болсон байж болно. Яг тэрнтэй адилхан энэ бүх халдварууд маань нэг удаагийн шинжилгээгээр хэвийн гарлаа гэдэг нь одоо жирэмсний туршид хэвийн байна гэсэн үг биш байх нь. Нэгдүгээрт та шинэ халдварууд авч болно. Эсвэл хуучин байсан халдварууд жирэмсний явцад сидэрч болно. Аль нь л хортой нөлөө үзүүлнэ гэсэн. Тэгэхээр бол ганцхан шинжилгээний хариунд бид найдаж болохгүй. Мэдээж торчин хариу хэвийн байна гэдгийг сайн хэрэг. Гэхдээ одоо цаашдаа яаж халдвар авахгүй байх вэ? Яаж өөрийгөө болоод хэвлэдэх мамаагаа хамгаалах вэ гэдэг дээр анхаарч явах хэрэгтэй. За тэгвэл жирэмсний явцад энэ халдварууд идэвхжүүл эсвэл энэ халдварыг шинээр одоо авбал ямар нөлөө үзүүлэх вэ гэхлээр хамгийн ихний одоо нөлөөлөл бол өсөлтгүй болох зулбах хэрэгслийг нэмэгдүүлдэг байна.
За энэ вирус халдварууд маань одоо ихсээр дамжаад хүүхдийн хөгжилд нөлөөлнө, ихсийн хөгжилд нөлөөлнө, ингэснээрээ цолбох өсөлтгүй жирэмсэд болох эрсдлийг нэмэгдүүлдэг. За тэр эрсдэл нь одоо гайгүй одоо сүүлийн 3 сард байд юм байла гэхэд дотоод төрх эрсдлийг нэмэгдүүлнэ. Ураг одоо хөвлөд амьгүй болох хүүхэд маань амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг байхын. За дээрэс нь төрсний дараа хүүхдэд янз бүрийн мэдрэлийн тогтолцооны ч юм уу удаан үлдцтэй эмгэгүүд ус эрсдлийг нэмэгдүүлдэг. За тийм учраас энэ халдвараас сэргийлэх ёстой гэж яриад байгаа. За тэгэнгүүт яг тоорчийн халдварын шинжилгээг эрт үеийн зулбалтын дараа авах тохиолдол бол бас нэлээд байдаг. Өөрөөр хэлэх юм бол өсөлтгүй жирэмсэн юм уу зулбалт болцсны дараа тоорчийн шинжилгээг шалгаж үзэх гэдэг. Тэгэхээр яг ач холбогдол нь бол бас төдийлөн их биш болчихж байна. Яг гэвэл одоо тухайн үеийн халдварыг заадаг гэсэн шүү дээ. Магадгүй одоо юу гэдгийг тэр халдваруудаас болоод өсөлтгүй болцсон байлаа гэж тооцоход яг тэрний дараа одоо асуудлыг шийдсэний дараа өгч байгаа шинжилгээний хариу бол одоо яг халдвар идэвхтэй байсан эсхийг бол тодорхой заахад жоохон учир дутагдaltaй байдаг. Тэгэхээр яг бидний хувьд эдгээр юу гэж зөвлөдгөө гэхээр яг мэдээж жирэмслэгээс өмнө тоорчийн шинжилгээ өгч болно. Гэхдээ тэр бол одоо ямар нэгэн стомиголо вирус юм уу, herpes вирус юм уу тэр халдварууд одоо өмнө халдвар авсан юм уу, гүм үү гэдгийг чинь л заана гэсэн үг. Жишээлбэл стомиголо вирус гэдэг юм өмнө нь та халдвар авсан байх юм бол ботхоно шүү дээ. За нэгдүгээрт өөр төрлөөр нь одоо жирэмсний явцад халдвар авч магадгүй. Эсвэл энэ байгаа халдвар маань сэдрэх магадлалтай гэдгийг тийм л мэдээллийг өгнө гэхээс биш яг жирэмсний явцад одоо ямар байх вэ гэдгийг жирэмслэхээс өмнө өгсөн шинжилгээ бол ерөөсөө зааж өгч чадахгүй гэсэн. Тэгэхээр айгуу тийм барьцгүй болчиход байгаа байхгүй тий. Хэрвээ жирэмсний дараа бол дөнгөж одоо жирэмсэн гэдгийг мэдсэний дараа бол өгөөд үцхийг бол зөвлөдөг. Яагаад гэвэл хэрвээ тэнд ямар нэгэн одоо идэвхтэй халдвар яг одоо жирэмсэн байхад байх юм бол ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг шийднэ гэсэн үг. За тэгээд жирэмсний явцад хэрвээ одоо юу гэдгийг ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн те одоо ханиад төстэй шинжүүд илэрсэн өөр бусад зовиорууд илэрсэн тохиолдолд тооршин шинжилгээг бол дахин давтаж үзэж болно. За одоо яг халдвар болгоноор нэг багахан мэдээлэл өгье. Ер нь бол тооршин шинжилгээг гэл ингээл бичих юм бол маш их мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр тэр халдваруудын тухай илүү дэлгэрэнгүй мэдэн гэх юм бол өөр бусад одоо их сурвалжаас мэдэж болно. За токсоплазма гэдэг нь болохоор ер нь бол шимэгч байгаа. За гол одоо энийг авах боломжтой их сурвалж нь болохоор одоо янз бүрийн боловсруулаагүй түүхийн мах одоо дутуу болгосон бүтээгдэхүүнүүд хөрснөөс уснаас за тэгээд одоо гэрийн тэжээвэр муурнаас авах боломжтой ийм зүйл байна. Тэр ганцхан муур яриад байдаг байхгүй токсоплазма гэхэр үгүй тухайн муурны ялгацаар одоо бохирлогдсон байх боломжтой хөрстэй ус одоо бусад хүнсээс энэ төр авах боломжтой байна. За тэгээ гол аюул нь юу юм бэ гэхэлэр ер нь бол ихэнх тохиолдолд ямар ч шинж тэмдэггүй байдаг. Өөрөөр хэлэх юм бол та энэ халдварыг авлаа гээл одоо ямар нэгэн онцгой шинж тэмдэг бол илэрхгүй байж болно ихэнх тохиолдолд. Илэрч байгаа үед нь болохоор тийм ханиад төстэй одоо булчуудаг, толгоо өвддөг ч гэдэг юм уу те. Баг зэрэг халуурдаг гэсэн ийм шинжүүд илэрнэ. Эдгээр нь болохоор нөгөө бусад халдваруудтайгаа ингээд одоо андуурдах магадлалтай байдаг. Тийм учраас иймэрхүү шинж илэрч байгаа үед бол токсоплазмаг шалгаад үзэж болно. За гол эрсдэл нь бол мэдээж зулбах, өсөлтгүй болоход нөлөөлнө. За тэгээд хүүхэд хөвлөө дотор аймгүй болоход нөлөөлдөг. Хэрвээ хүүхэд маань токсоплазмагийн халдвартай төрөх юм бол одоо мэдрэлийн систем болон нүдэнд нь мэргэшгүй өөрчлөлт оруулах ийм эрсдэлтэй байдаг халдвар. За дараагийн нэг одоо orders дотор ордог нэг халдвар нь бол тэмбүүгийн халдвар байгаа. За тэмбүүгийн халдварыг бол нэлийн хүмүүс маань сайн мэдэх байх. Төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн дээр зөндөө сонсч ирсэн л байх. За тэмбүүгийн халдварыг бол жирэмсний хэд хугацаанд бол хэд удаа шалгаж үздэг байгаа. За бэлгийн замаар халддаг ийм халдвар. За хүүхдэд бол төрөх үед нь халдах эрсдэлтэй. За мөн л одоо дутуу төрөлт хүүхэд амьгүй болох ийм эрсдлийг дагуулдаг ийм халдвар байгаа. Тэгэхээр яг хуу халдвар маань өөрөө харьцангуй бас одоо бусад
одоо энэ торч дотор орж байгаа халдваруудыг бодвол бас эмчлэгдэх магадлал нь бол илүү өндөр. Өөрөөр хэлбэл яагаад гэвэл энэ бактери учраас антибиотикийн эмчилгээний тусламжтайгаар дарж авах боломжтой. Тэгэхээр ер нь жирэмслэхээр төлөвлөж байгаа бол тэмүүгийн шинжилгээ өгөөд үзэхэд бол илүүдэхгүй. Тэгээ хэрвээ халдвар байх юм бол тэрийг яс эмчилээд тэгээд жирэмслэхэд бол хүүхдэд бол дахиж нөлөө үзүүлэхгүй гэсэн. Тэмбүүгийн нэг зүйл нь болохоор одоо та тэмбүү тусаад идэгсэн гэдэг мэдээлэл цуснд чинь ингээд ер нь насанд оршиж хадгалагдаад явна гэсэн. Тэгэхээр энд ингээд шинжилгээ өгөхөөр тэмбүүгийн халдвар авчихсан ингээд гараад идэх баг. За гэхдээ энэ дээр бол одоо дараагийн эрүүл мэндэд чинь төлөөлөхгүй учраас эмзэглэх хэрэггүй. Тэмбүүгийн өмнө нь халдвар аваад эмчлэгдэжсэн бол хүүхдэд нь бол ямар ч асуудал нөлөө бол байхгүй. Гэхдээ дахиад тэмбүүгээр өвдөх магадлал бол байна. Тийм учраас халдвар авахгүй байх тал дээр бол маш анхааралтай байх хэрэгтэй байна. За дараагийн халдвар бол рубелла буюу улаанууд гэдэг халдвар байгаа. За энэний тухай бол нэлийн бас сонссон баг. Саяхан л бас нөгөө вакцинтай холбоотой асуудал нь ингээд яригадаад байсан зүйл. За ихэвчлэн бол бид нэр вакцин хийлгэсэн байгаа. За хэрвээ торчны шинжилгээнд дээр үзэх юм бол рубелла иммуноглобулин G гэдэг агуулмж бол нэлийн бүх хүмүүст бараг шухуу эмэгтэйчүүдэд өндөр гарч ирдэг. За энэ нь болохоор нэг талаараа яг хэрвээ тэр вакцины хийлгээгүй бол өвдөд идэгсэн гэсэн утгатай. Нөгөө талаараа бол вакцин хийлгэсэн байгаа учраас ингэж гарч байгаа. За энэ бол нэлийн бас жирэмсэн үед аюултай халдвар байдаг. Золбол туслалгүй жирэмслэлтээс гадна одоо хүүхэд амьгүй болох хэвлээдээ. За тэгээд өсөл өсөлтийн хоцрогдол хэвлээд байгаа хүүхэд маань сайн өсөж чадахгүй байх юм хоцрогдол үүсэх эрсдэлтэй ийм халдвар байдаг байна. За дараагийн халдвар бол цитомегаловирус байгаа. За энэ бол бас ийм төвөгтэй халдвар. Хуамын донд бол маш түгээмэл тархсан байдаг. Ер нь баг ихэнх хүмүүс бол цитомегалын вирусын халдвар авсан байдаг гэж үздэг. Тэр тусмаа нөгөө жоохон хүүхэд байхдаа авдаг байна. За энэ халдвар нь болохоор ер нь бол биес гадагшлахгүй ингээ байж идэг. Тэ халдварын голомд байж идэг. Тэгээд ямар нэгэн шалтгааны улмаас тэр халдвар сэрдэрж болно. Эсвэл цитомегаловирусын өөр одоо омгоор ингээд халдварлаж болдог гэсэн. Тэгэхээр ер нь амьдралын туршид бол цитомегаловирусын халдвар идэвхжих боломжтой байдаг байна. За энэ халдварын шинж тэмдэг гэж бас тийм бусгай шинж тэмдэг бол байхгүй. Яг л нэг ханиад төстэй холомолоо өвддөг, халуурдаг те нүдмүд ингээд жоохон өвддөг, яг л нэг ханиад том өөрсөн юм шиг шинж тэмдгүүд илэрч болно гэсэн. За хамгийн гол айхтар нөлөөл нь яг хүүхдэд үзүүлэх нөлөө байдаг. За цитомегаловирусын халдвар яг төрөх үед одоо хүүхдэд хүрсэн хүүхдэд хэрвээ дамжих юм бол маш том одоо юу гэдгийг хүсэл төвчлийн хоцрогдол тэгээд нөгөө тархины саачлал гэж хэлээд байдаг тийм тэр хүүхдэд төрөх магадлалыг бол маш өндөр нэмэгдүүлж идэг юм аюултай вирусын халдвар байдаг. За тэр тусмаа одоо жишээлбэл хүүхдтэй одоо ажилтдаг цэцэрлэгийн ч юм уу эсвэл бага ангийн сургуулийн багш нар одоо хүмүүжлийн тим багш нар туслах багш нар асрагч нар бол хэрвээ жирэмсэн үедээ бол маш анхааралтай байх хэрэгтэй. Тэр хүүхдүүдээс халдвар авах магадлал байдаг байна. Тэгэхээр ер нь бол уул нь бол одоо биднээс л хүүхдүүд томчуудаас л халдвар авдаг гэдэг шүү дээ. Гэтэл энэ халдварын үед бол яг жирэмсэн одоо тийм эмэгтэйчүүд багш нар бага насны одоо хүүхдээс халдвар авах магадлал байдаг байна. Тийм учраас тэр хүүхдүүдийн эдэд хэрэгжилж байгаа юмнууд одоо юу гэдгийг амруугаа ортуулахгүй байх, гараараа барьж хийсэн тохиолдолд бол гараасаа угаах, эсвэл маск зүүгч гэдэг юм өөрийгөө ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй юм халдвар байдаг. Тэгээд нэлийн түгээмэл байдаг. Тэгээд төрөх үед бас өвтрээгээр одоо төрөх химийн уламжлалттай өвтрээгээр төрөх үед бол бас хүүхдэд халтаж болно. Хөхний сүүгээр дамжаад халтаж болно. Тийм учраас яг цитомегаловирусын халдвар эерэг гэж илэрсэн бол эмчтэйгээ маш сайн ярилцах ёстой. Төрөх одоо замаа яаж төрөх үү гэдгээ шийдэх ёстой. Хүүхүүлэх ёстой мөн эсвэл одоо өгжих ёстой юм уу гэдгээ бол хүртэл шийдэх ёстой. Тэгэхээр ер нь бол торчийн халдвар энэ шинжилгээ авсан тохиолдолд яг хянагдж байгаа төрхий чи хянах тэр эмч нартайгаа бол сайн ярилцах хэрэгтэй байх нэ. За хамгийн сүүлийн H үсэг бол herpes simplex вирус гэдэг имийг бол төлөөлдөг. Энэ нь болохоор нөгөө одоо хомхой вирус ахна. За тэр тусмаа бэлгийн хомхойн одоо идэвхжил
өсвөрлийн үед бол хүүхдэд бол нөлөөлж болно. За тэгээд улмаар хүүхдэд одоо төрөх замын үед бол бас дамжиж болдог юм эрсдэлтэй. Хамгийн гол зүйл нь болохоор хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоо, тархины хөгжилд бол өөр нөлөөлдөг юм вирусийн алдар байгаа. За бас л яг цитомегаловирустай адилхан хүний биеэс гадагшлна гэж байдаггүй. Хэрвээ нэг халдвар авсан л бол тэндээ байж байгаа байна. За юуны аман дээр гардаг хомхой, бэлгийн хомхой хоёр нь өөр одоо херпсээр үүсгэгддэг шүү. За яг нэг юм бол биш байна. Тэгэхээр аман дээр одоо хомхоо гардаг байлаа гэд бэлгийн хомхоотой гэсэн үг бол биш. Тэгэхээр энэ хоёрыг салгаж ойлгох нь шүү. За бэлгийн хомхоо бол тусдаа бэлгийн замаар ингэж дамждаг халдвар ах нь. Нөгөө энгийн одоо хомхоо тэр аман дээр гардаг ярыг үүсгдэг хомхоо нь болохоор агаар төслийн зам шүсээр ингэж халдварладаг юм байхаа. Тэгээд энэ халдвар маань бас одоо хүүхдийн хөгжил, хэвийн жирэмсний явцад бол нөлөөлдөг байна. За энэ бол ер нь бол тоорчийн шинжилгээний хариу яаж өгөгддөг вэ гэдгийг ерөнхийд нь харуулъя гэж бодсон. За энэ болохоор энэ одоо Toxoplasma rubella гэдэг ингээд халдваруудын нэрнүүд ахны. За immunoglobulin G буюу IgG, IgM гэсэн тэмдэглээнүүд хоорондоо ялгаатай байгаа. За IgM гэдэг нь болохоор яг ийм идэвхтэй яг одоо байгаа хурц халдварын үед илэрдэг ийм үзүүлэлт ахна. Тэгэхээр энэ маань өндөр ах юм бол бид нарт ер нь аюултай шинжийг илэрхийлж байгаа гэсэн үг байна. Яг одоо бид идэвхтэй халдвар болж байна гэдгийг илэрхийлж байгаа. За IgG нь болохоор ер нь бол хуучин халдварыг юм уу эсвэл вакцин хийсэн тохиолдолд энэ өндөр гардаг. Тэгэхээр энэ халдвараас та өмнө нь одоо халдвар авцсан гэдгийг чи илэрхийлж байгаа. Халдвар авцсан, идэгцэн, эсвэл халдвар авцсан одоо бид байгаа. Гэхдээ ямар нэгэн идэвхжил бол байхгүй байна гэсэн утгатай байна. За тэгээд рубеллагийн IgG бол ер нь бол нэлийн өндөр гардаг. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн тархлаажуулттай холбоотой, вакцин хийлгэсэнтэй холбоотой хүмүүст бол ер нь өндөр гарч байгаа. За тэгээд бас нэг нэлийн түгээмэл гардаг юм цитомегаловирус, immunoglobulin G бол бас өндөр гараад идэгин. За тэгээд herpes simplex вирус нэгийн бас одоо үзүүлэлт бол өндөр гарах тохиолдол байдаг. Эдгээр нь бол хүн амын дунд тархалт өндөртэй гэсэн утгатай байх нь. За гэхдээ ийм байлаа гэд бол яг хүн болгоныг толгой дараалан хэдэн сарын болоод ингээл давхар шалгаатай гэдэг зөвлөмжийг бол өгдөггүй. Зөвхөн шаардлагатай тохиолдлуудад бол халдварыг бол заавар шалгах ёстой гэсэн ийм зөвлөмжийг өгдөг байна. За тэгэхээр энэ халдваруудаас одоо сэргийлэх янз бүрийн улаануудаас бусдаар нь бол вакцин энтер байхгүй учраас цэвэр одоо өөрийгөө хамгаалах, халдвараас хамгаалах тухай асуудал яригдана. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн энэ халдварууд биш те өөр бусад халдварууд ч хүртэл нөлөөлдөг учраас тэрнээс хамгаалах тухай асуудал яригдана. За хамгийн түрүүнд бол нэгдүгээр вакцины тухай асуудал яригдана. За жишээлбэл B вирус буюу одоо ойлгийн B вирусын вакциныг бол жирэмслэхээс өмнө төлөвлөж хийлгэх бол чухал шаардлагатай. Ер нь л хэрэгтэй. Ягаад гэвэл B вирус ч одоо цуссан бүтээгдэхүүн те бусад ажилбарын явцад бол халдах магадлал байдаг учраас мэдээж маш сайн эмнэлгийн хариуцлага хийдэж байгаа. Гэхдээ л бас эрсдлийг бид нэр тооцож үзээ. Заавал ер нь бол B вирусын вакцина жирэмслэхээс өмнө хийлгэчихвэл зүгээр гэж үзнэ. За тэгээ улаануудын вакцин байна. За томоогийн вакцинуудаа хийлгэж болно. За эдгээрийг бас жирэмсэн үед хийхэд ч гэсэндээ хортой нөлөө бол ер нь бол байхгүй. Тэгэхээр жирэмсний явцад бас томоогийн вакцин энтер хийлгээд өөрийгөө хамгаалах тал дээр анхаарч болно гэсэн. За дараагийн нэг юм нь болохоор одоо хүнсний аюулгүй байдлын тухай асуудал махбахан бүтээгдэхүүн, сүнс бүтээгдэхүүнээ маш сайн болгож хэрэглэх ёстой. Түүхий, шүүрхий юм ерөөсөө идэж болохгүй. За дээрэс нь одоо ногоо юм уу жимсээ маш сайн угааж хэрэглэнэ. Жишээлбэл та одоо гаднаас нэг явж байгаа те бургер авлаа гэж бодъё тийм үү. Тэр бургер дээр шин салаадны навчийг ингээд тавьсан маа штэ. Тэгэхээр магадгүй хэрвээ тэр одоо сайн угаагдаагүй ч юм шиг юм уу санагдах юм бол тэрийг идэхгүй байж болно. Өөрөөр хэлэх юм бол тэр навчин дээр чинь бас саний одоо хийсэн токсоплазма халдварууд байх боломжтой гэсэн. Тийм учраас ер нь л ингээд түүхий шүүрхий юмнууд идэхгүй байх хэрэгтэй. Түүхийгээр нь одоо бэлтэж байгаа тийм мах цахаа бэлтэж байгаа гамбанц чинь одоо зүгээр ингээд шууд
болголгүйгээр иддэг те хүнсний бүтээгдэхүүнийг бэлтэж байгаа гамбанц хоёр ч өөр байх хэвээр хутгаа маш сайн угаа цэвэрлж явах хэвээр гэдэг юм уу. Ер нь түүхий шүрх юм бол хоригддаг. За тэгээд нөгөө одоо түүхий сүүний өрөм, түүхий сүүний бяцлагч гэдэг юм уу, тэр зүйлүүдийг бас маш анхаарал болгоомжтой хэрэглэх ёстой. Одоо хэрвээ өөрөө бэлдэж хэрэглээгүй бол заавал гаднаас одоо гадаа зарагдж идэг тийм бүтээгдэхүүнүүдийг аль болохоор хэрэглэхгүй байх ёстой. За тэгээд ингээд эрэнгүүд хүмүүс одоо тэгээ юу идэж уух юм бэ те? Одоо эн чинь өмнө нь болоод л байсан, би өмнөх жирэмсэл дээрээ ингээл идтгэлээсэн ч гэдэг юм уу юм яригддаг. Мэдээж хүн болгоныг халдвар авчнаа гэж байгаа юм биш. Гэхдээ л халдвар гэдэг чинь биднэрт хэлж ирдэггүй зүйл, өвчин гэдэг чинь хэлж ирдэггүй зүйл. Тэгэхээр бид нар тэрнээс өөрийгөө тэр цөөхөн тохиолдлын нэг нь болчихгүй тулд өөрийгөө бэбигээ хамгаалахын тулд энэ дээр анхаарах ёстой гэсэн утгатай. За дараагийн нэг зүйл бол олон хүний газар явахгүй байх, аль болохоор жирэмсэн үедээ одоо баг аялах гэдэг юм зөвлөгөө өгнө. Мэдээж бол тэр жирэмсэн үедээ сайхан аялаад явахыг бол бид нар үүсэхгүй. Гэхдээ хэрвээ тийм одоо янз бүрийн зүүн Азийн ч юм уу эсвэл те халуун энэ төр газар очиж байгаа бол шумуул энтрээс халдвар авахаас ахуулаад те эрсдэлтэй байдлууд үүсдэг учраас тэн дээрээ анхаарах нь байна. Тэгээд одоо сая жишээлбэл Zika вирусын тухай ярьлаа шүү дээ. Шумуулаар дамждаг халдвар шүү дээ. Тэг санаж байна. Тэгэхээр Монголд бол одоохондоо ярихдаггүй. Гэхдээ ингээд аялаа явж явах үед бас тийм халдварууд авах бид нар үүсэхгүй байх юм учраас тэр тал дээр анхаарах нь байна. За тэгээд олон хүнтэй газар үйл ажиллагаанд бол аль болохоор бага явах хэрэгтэй байх нь байна. Явлаа гэж бодоход одоо маска зүүдэг, өөрийгөө хамгаалдаг байх шаардлагатай. За дараагийн нэг чухал зүйл бол гар угаалт байдаг. Гар угааснараа бид нар маш олон төрлийн халдвараас бол сэргийлж чадна. За ер нь бол нэг л уйлаг болсон сонсогдох байх ер нь тий. За маш их гар угаалтын тухай ярьдаг болсон. Тэрнтэй холбоотойгоор хүмүүс ч гэсэндээ одоо гараасаа угаадаг болсон байхаа гэж найдаж байна. Гэхдээ би бас сүүлд ингээд худалдааны төв энтрээр ингээд явахдаа анзаарч байхад одоо жишээлбэл жижигхэн бэбитэй тэгээд нялх хөвгттэй гэсэн үг шүү дээ. Тэгээд хөртөө өгчөөд өөрөө бийцчихэд гарч ирэхдээ нэг ээж болохт гараа угаахгүй байх жишээ тий. Эсвэл жижигхэн ингээ хүүхдэд дагуулсан явж байсан одоо эцэг эхчүүд 0-д орж гар бийцсүүлчихэд өөрийнхөө ч гарыг хүүхдийн ч гарыг угаалахгүй гарах жишээ тий. Дээрэс нь одоо юу гэдгийг үйлчлэгээний байгууллагад ажилладаг ресторан энтрийн тий хувцастай тийм зөөгч энтрэн ч юм орж ирээд бийцчихэд шууд гараа явчихдаг жишээ тий. Тэгэхээр маш бохор ахгүй тэр орчин чинь тийм учраас яг уу бидсдэг газар гэдэг утгаараа биш маш олон хүмүүс орж гардаг янз янзын тэнд хүрсэн тэр гар мар одоо явж байгаа тэнд маш олон одоо бохор зүйлсүүд байгаа учраас гарыг бол маш сайн угааж явах хэрэгтэй маа өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй маа гэдгийг л хэлээд байгаа юм. Тэгээд би харин тэрийг харчаад бас болоогүй байна да хүмүүсийн манд дунд энэ хөвшил бас бүрэн хадгалагдаагүй одоо бүрэн хөвшээгүй байгаа юм байна да гэсэн юм бодол төрж исэн. Тэгээд хүүхдтэй яваа бол тий заавал гараа угаагаарай. Тэр бяцхан амьд чинь одоо та бүхний гарт наалтсан заваан зүйлсүүд бол одоо хурж идэг юм шүү гэдгийг анхааруулмаар байна. Хэрвээ ингэж гараа угааснараа хүүхдтэй одоо ханы төрөх бусад халдвар гидс өвдөх тий янз бүрийн вирусын халдвар авах эрсдлийг ч гэсэн бууруулж идэг шүү. За тэгээд гэр бүлийн бусад гишүүд маань ч гэсэндээ одоо анхаарах ёстой. Гэр бүлийн бусад гишүүд маань ч гэсэндээ халдвараа сэргийлэх вакцинуудаа хийх ёстой. Ялгаагүй гараа угаах ёстой. Хажуудаа байгаа тий бэбигээ тээж байгаа тэр хүнээ яаж эрүүл байх уу, өвдүүлэхгүй байх уу, яаж энэ хүнд бид нар халдвар одоо тусахчгүй байх уу гэдэг дээр анхаарах ёстой байна. Тийм учраас гэр бүлийн гишүүдийн хувьд ч гэсэндээ энэ их маш чухал зүйл ээ гэж ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр ерөнхийдөө бол торчийн халдварын тухай ийм мэдээлэл байна. За гол санаа нь бол яг хуу торч дээрээ одоо төвлөрөхөөс илүүтэй ерөнхий одоо халдвараас жирэмсэн байхдаа заавал сэргийлж явах хэрэгтэй шүү гэдэг ойлголт өгөхийг бол хүссэн. За тэгээ мэдээж түрүү хэлсэнчлэн торчийн халдварын талаар дэлгэр өнгө мэдээлэл авахыг хүсвэл маш олон их сурвалжууд дээр байлээ. Тэрийг үзээрэй. Тэгээ хяналтынхаа эмчээс лавлаж асуугаарай. Хэрвээ торч дээр ямар нэгэн халдварын өөрчлөлт ирсэн бол энэ нь илэрсэн бол энэ нь миний одоо жирэмслэлтийн явц болоод хүүхдийн маань дараагийн төрсний дараах эрүүл мэндэд нөлөөлөх боломж байгаа юу гэдгийг лавлаж асуугаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.